Хэлбшийн шалгалтаа өгөх гэж байгаа нийт 10-11 дугаар нэгээс сурагчдаа өглөө өдөр орой мэндийг хүргэе. За та бүхэндээ хэлбшийн шалгалтын талаарх одоо товчхон мэдээллүүдийг өөрийнхөө зүгээс хүргэх гэсэн юм аа. За хэлбшийн шалгалт гэдэг маань болохоор өөрөө ямар ач холбогдолтой шалгалт үүд юм бэ гэхээр за их сургуульд орох хэрэг авах. За Ешээс гадна маш том ач холбогдолтой юм шалгалт байдаг. За тэгээд одоо энэ хүү шалгалт маань болохоор нийтдээ 100 минут буюу 1 цаг 40 минутын хугацаанд үргэлжилдэггээр их онцлогтой байдаг. За тэгээд хэлбшийн шалгалт маань болохоор унших, бичих, за гэрэл хэлс монгол бичигт буулгах, за одоо алдаатай үгийг олж засах зэрэг одоо энгийн мэдлэгийг шалгах юм зорилготой байгаа. За одоо та бүхэндээ шалгалтаа өгөхдөө яг юун дээр анхаарах ёстой вэ гэдэг зөвлөгөөнүүдийг өөрийнхөө зүгээс хүргэх нь зүйтэй байх. За энэ тэргуунд болохоор цагаа зөв тооцоолох нь хамгийн их чухал. За цагаа зөв тооцоолохгүйгээс шалтгаалж одоо эсээгээ бичгтээ одоо бичиж чадахгүй байх ч тийм үү. Бусад даалгавруудаа хийж чадахгүй байх ч тийм үү. Иймэрхүү асуудлууд гардаг болохоор та бүхэн маань нэн тэргуунд дотор болохоор одоо цагаа зөв тооцоолох нь хамгийн чухал байх нэ. За тэгээд эхлээд одоо эсээгээ бичээд дараа нь бусад даалгавруудаа хийсэн дээр гэж та бүхэндээ зөвлөж байна. За ягаад тэгэхээр эсээ маань болохоор өөрөө хамгийн өндөр буюу за одоо нийт энэ онооны чинь бараг 50% эзэлдэг юм их тийм чухал ач холбогдолтой даалгавар байгаа. За тэгэхээр эхний хэлжинд болохоор эсээгээ та бүхэн маань ажлын дээр бахаа гэж зөвлөё. За тэгээд монгол бичгийн зарим үгийг уншиж чадахгүй бол урт талынхаа үгийг одоо хэрэг уншиж чадчихвэл штэ. За уншиж чадчихвэл за санаа аваад за яг бичгтээ болохоор санаа авч агаад за энэ нэмэх үг юм байна да гэж бодож байгаа. Тэр нь бас баг тааж байгаа юм уу бичих боломжтой байдаг. За энийг болохоор хам орчноос нь илрүүлэх гэж бол нэрлэж байгаа. За тэгээд одоо бүр энэ монгол бичгийн уншиж чадахгүй байгаад за тэгээд гэхдээ үсгээ мэдээд байвал за галиглаач хамаагүй та бүхэн бичих хэрэгтэй. За тэгээд болохоор эсээ болон одоо энэ монгол бичгийн одоо өгүүлбэрүүдийг бичихтэй та монгол бичгээс одоо кирилл бичгтээ буулгахтаа та бүхэн маань хамгийн гоёороо бүр сэтгэлээ гаргаж агаад хамгийн гоёороо бичих ёстой. Яагаад тэгэхээр одоо энэ шалгаж байгаа багш нь болохоор маш олон хүүхдийн материалыг зэрэг уншиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ одоо багш нарын хэлдгээр одоо ирээдсэн юм бичээд байвал тэр багш нар чинь гэсэн ер нь бол энэ ямар сонин бичдэг юм бэ? Яа бүр толгоо өвдчлөө гээл. Оноогч нь ирээ зүг бичсэнсэн оноогоо бас та бүхэн маань алдах юм өндөр эрсдэлтэй байдаг. За тэгэхээр та бүхэн маань сэтгэлээ гаргаж агаад хамгийн гоёороо бичих хэрэгтэй байх нь вэ шүү. За хоёрт нь. За тэгэд гуравт нь болохоор ихээ уншаад те одоо нэг даалгавар дээр ирсэн ихээ уншаад хариулахдаа хөтөж өгүүлбэр гэвэл тэр ихийнхээ одоо хамгийн ихний өгүүлбэр гэж гэдэг юм уу. За гол өгүүлбэр гэвэл одоо дүгнэлт хэсгээс хаагаад олох ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бас та бүхэн маань асуулт хариулахдаа болохоор их бүтээлч хандах нь бол их чухал байгаа. За тэгээд ихийн сэдв гэвэл одоо тэр ихээ бүр томоор нь хараад бүр ингээд цогцоор нь ингээд бүр томоор нь харж байгаад энэ ихийн сэдвээ олоод тэрхүү ингээд ABCD гэдэг хариултуудаа ингээд дугаалах нь их чухлаа. За хэрвээ бүр ингээд ихийн сэдвээ олж чадахгүй байгаа гэвэл тэр уншиж хагаад за ингээд за иймэрхүү их байна гэх ингээд ер нь товчлолт бичсний дараачаар за ер нь бол ийм сэдвтэй их юм байна. Ер нь бол ийм одоо ийм сэдвтэй их юм байна. За энэний тухай гарч байгаа юм байна гэдгийг олох боломжтой байдаг. За тэгээд одоо энэ шалгалтын цаг 40 минут бол хэдий их байгаа юм шиг санагдаж байгаадсан яг тулаад үзвэл бол амар бага хугацаа байдаг. Тэгэхээр та бүхэн маань түрүү хэлсэнчлэн цагаа зөв зохицуулаад за хэрвээ яг дууссан бол эхнээс нь бүр ингээд маш сайн ингээд шалгаад бүр эхнээс нь ингээд нэг ихний хуудсанд нь ахуулаад ингээд шалгаад байх нь бол их чухал. За хэдий дууссан гэсэн те та нарын материалыг бол төрүүлж ингэж хурааж авахгүй. Тэгэхээр бол та бүхэн маань за шалгалт дуусгахаас өмнө гэлс хийж тусаад гэлс явах мэн гэж ингэж бодож яарах хэрэггүй. За яг хугацаа дуусаад цаг 40 минутын дараа та нарын материалыг хурааж авах учраас та бүхэн маань маш бодлоготой. За тэгэд мөн түрүүн хэлсэнчлэн цагаа мөн маш зөв тооцоолох ийм шаардлагатай байдаг байх нь шүү. За тэгээд
Энэ шалгалтын дээр болохоор та бүхэн маань ямар ч байдлаар хуулах, за нэгнээсээ шипи авах, ярих боломж авахгүй. Яагаад тэгэхээр ард чинь урд чинь хоёр багш ингээд та нарыг ажиллаад байж гин, зогсож гин, бүр ингээд зогсоол байна. Тэгэхээр та бүхэн маань ямар нэгэн байдлаар би энэ тэгээ ярих одоо шипи өгөх зэрэг одоо хуулах гэж оролдвол за хоёр сануудлаас та нарыг шууд ингээд тэр ангиас чинь бол хөөх аюултай байдаг. Тэгээд мөн одоо металл илрүүлэгчээр та нарын ингээд бие чинь нэг нэгэнгүү ингээд шалгадаг болохоор та бүхэн маань бол гар утсалан вот зэрэг болохоор гэртээ үлдээгээд ер нь явцсан бол бараг үлдээтэй. Тэгээд одоо уух юмаа хязгаарлаад шалгалтын өмнө болохоор би BS-ад орох нь бол хамгийн чухал. За яг шалгалтын үеэр бол 0 оруулахгүй. Энэ бол хамгийн анхаарах хэрэгтэй асуудал шүү. Яг шалгалтын үеэр бол та нарыг 0 оруулахгүй. За хэрвээ бүр яг ингээд тулгамцсан юм байгаа гэвэл та бүхнийг оруулна. Гэхдээ материалыг чинь хураагаад авчна. Тэгэхээр та нар 0 орсон тохиолдолд тэр чигээрээ одоо энэ хүү шалгалтаа өгөө дуусцсан гэж ингэж тооцоод тэгээд материалыг чинь бол тэр багш чинь хураагаад авна. Тэгээд одоо та нараа үргэлжлүүлээд ямар ч асуултанд хариулах боломжгүй байх нэ. За тэгээд хамгийн төгсөлт нь болохоор бүх асуултанд хариулаарай. Нэг ч хоос нь асуулт үлдээж болохгүй шүү гэж бол та бүхэндээ зөвлөе. Бүх асуултанд яаж иж байгаа л хариулах нь бол хамгийн чухал юм шүү. За тэгээд одоо шалгалтандаа оролцоод бүгдээрээ тэнцээд 400-аас дээш он аваад бүр аль болох бүр 800 бүгдээрээ аваасаа гэж хүсэж байна. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. За маргааш бүгдээрээ шалгалтаа 800 авахын төлөө хичээцгээе.